Хэнти дорнын уулас хүдэн татаад өвлийн төрүүч засны манан буужээ. Хэрлэнгийн саа мөнгөн урсгалыг хэдэнтэй гаталсаар Доронд Монголын тал улам уужирдаг билээ. Доронд аймгийн Баян Дун сумын нутаг Адун чулууны орчим. Энд тэртех 1000-ны алсаас бүрээд зуны түүх шаштрыг өдий хүртэл баримтгалсан. За энэ наваа алдарт дууны мөр шадууд их байгалийн элгэн хатнаан сийлэгдэжээ. Гарвах намнах хийгээд урлах дархлахын эрдэмтэй буурал бүрээд зуны дундаас энэ удаагийн нэвтрүүлэг хүрэх болно. Амархан сайн байцгаана үзэгчдээ. Халдар харваа нэвтрүүлгийн энэ дугаар агын бүрээдүүд Монгол улсын зүүн хязгаар Доронд аймгийн Баян Дун сумын бүрээд зоны дундаас та бүхэндээ хүрэх гэж байна. Үзэгч та бүхэндээ бас нэгэн сайхан мэдээллийг энэ хөшөөгөөр дамжуулан өгье гэж. 1939 оны халахын голын баялдаанд оролцсон Баян Дун сумын 16 эх оронч Басгадын дурсгалд мөнхлөвөө гэсэн ийм сайхан хөшөө энд байна. Баян Дун сумаас 16 эмэгтэй өөрийн хүслээр халах голд байлдсан ийм сонин сайхан түүх бас байдгийм байна. Тэрл эрлэхэг зон олны алдрыг мөнгөчүүлж алтан үсгээр сийлсэн энэ хөшөөнд дэрэгдээс бид нэвтрүүлгээ эхэлж байна. Хун шуган гарвалтай, дун уулын шүтэнтэй агын бүрээд Баян Дун нутгаас алдар харваа нэвтрүүлгийн энэ дугаар эхэлж байна. Баян Дун сумыг зорин ирсний учир алдар харваа нэвтрүүлгийн оролцогч энэ нутгийн уугуул Монгол улсын мэрэгэн Дондог нэмийн цэцэг болоод арын хангай нутгийн харваач аймгийн дархан мэрэгэн энэ вишийн цэрэн долгор нарын халз харвуул наадаан билээ. Энэ вишийн цэрэн долгор аймгийн дархан мэрэгэн үндэсний сурын спортын дэд мастер Архангай аймгийн үндэсний сурын холбооны тэргүүлэгч гишүүн Цагдаагийн ерөнхий газрын харьяа хүч спорт хорооны харваач Архангай аймгийн Эрдэнэ улган сумын уугуул. Монгол орны 21 аймагт үндэсний сурын наадаан их хөв өрнүн дэлгэр хөгжиж байгаа билээ. Энэ дундаас Архангай аймгийн үндэсний сурын хөгжлийг ярил цэрэн долгор гэдэг нэр цээжинд бичигдэнэ. Цагдаагийн цэрэн долгор гэж танигдсан энэ хүмүүн 1998 онд үндэсний сурын талбарт хөл тавьж эдүүгээ 22 дахь жилдээ Алтан шар зурхайд ном өвшөөлгөж сум илгээж яваа юм. Ингээд Доронд аймгийн Баян Дун сумын харьяат Монгол улсын мэрэгэн Дондны үеийн цэцэг мэрэгэнтэй цэрэн долгор мастер маань очиж халз харваа хийн. Тэгээд энд одоо тэр олон мэрэгэнтэй Доронд аймагт очиж тэр сайхан алтан зурхай дээр нь харваагаа хийж их юм сурж тэр мэрэгдийн одоо сайхан авшгийг их нутагт арангаадаа одоо авчрахыг өрөөж нийт харваачт нь одоо ингээд өдөж өгж байна. Ингээд цэрэн долгорчтой амжилт хүсье да. Аймгийн дархан мэрэгэн цэрэн долгор бол Архангай аймгийн хэмжээнд сурын спортыг сэргээн хөгжүүлсэн нэрт зүтгэлтэн Ганбаатар агсны ууган шав. 1980-ад оноос сурыг хөдөө нутагт хөгжүүлж явсан Ганбаатар багшийн гэргий аймгийн дархан мэрэгэн ханд хүү аймгийн мэрэгэн баяр очир шав аймгийн дархан мэрэгэн цэрэн долгор тэргүүтэй харваачид эдүүгээ Архангай аймгийн үндэсний сурын хөгжлийг өргөлцөж яваа. Тэгээ 1998 онд манай одоо энэ сурын спортын дэд мастер цэрэн долгор маань манай гөгшөнд одоо шав орж исэн юм аа.
Тэгэл тэрнээс хойш зэрэн долгорч угаасаа анханасаа л их дайчин тийм өстөө нэг сайн харваач болох нь бол тодорхой хөвгт байсан л да. Маш идэвхтэй энэ сурын өстөө хэрэгэл мэргэлийн чинь зүгээр чигтэйх нь ям бай сайхан хийгээл ингээл байж ясан. Тэгэл бид нар чинь зэрэн долгортойгоо их олон жил харвалаа. Ингээд цуг харавж яхад нэг хүн чинь нэг одоо нэг сайхан түшигтэй нэг хүн байдаг да. Нэг тийм хөвгт байсан зэрэн долгор бол. Алдар харваанд ингэж оролцох гээд ингэ явж байна. Тэгээ энэ дүүдээ одоо улам тэр харваандаа амжилт гаргаад одоо ялаад ирээрэй гэж хүсэж байна да. Манай цэрэгч бол нэр дөрвий манай ээж хэлдэг. Тэр ирэмгий дайчин гэдэг нь бол угаасаа үнэн. Яагаад үнэн гэхээр өөрөө хүчний байгууллагын хүн. Тэгээ тэрэндээ ч юм уу ер нь ирэмгий яцхгүй. Өөрөө угаасаа бярлагдуу. Сур харахад түүрдэхгүй. Ер нь тэгэл өөрөө итгэвтэй, уриална, юм зохион байгуулна. Энэ тал дээр бол үнэхээр хийж байгаамаа. За тэгэл хичтэй энэ замд сайн сайхан өгсөй да. Эдүүгээ Архангай аймгийн харваачдын холбоо Хангай мэргэд баг 80 гаруй эвэр номтныг игнэндэн нэгтгэхэд байна. Энэ дундаа аймгийн мэргэн Цэцэг Дэмбэрэл, үндэсний сурын спортын мастер Мигмар Сүрэн, Дэд мастер Амар Төвшин Баяр гээд оноо мэрэг сайтай олон залуус бий. Эднийгэн удирдан чиглүүлэгч Цэрэн долгор мастер бол сайн харваачаас гадна их сурын зүтгэлтний амаргүй албыг багшаасаа өвлсөн нэгэн билээ. Анхада багшийнхаа шав болохгүй тэр үндэсний спорт их наадмын жил 98 онд урд өдөр нь очиод заалгаад маргааш нь Эрдэнэ улган сумын харваатай байсан. Аврагшилд оруулах тийм маргааш нь тэр харваанд нь орж анх хүрэл медаль авч тэрүүндээ их омогшиж байлаа. Яаж нумаа татах уу, сумаа яаж байрлуулах уу, сумаа яаж маллах уу гэдэг зүг байдгүй. Багш маань бүх юмыг хоёр сумаа тавил оноод эргээл багш руугаа хардар багш эрхийн уруугаа гоцоолгочвол айгүй их омогшоол онцглоо гэж боддог. За онохгүй хажуугаар нь явчвал багш руугаа хараад тэгээд буултаа харахгүй тэгж бас хөвөлдөг байлаа. Үндэсний сураар хичээлнэ гэдэг хүнд төсвөр хатуужил маш их мэдрэмжтэй хувь хүний өөрийн одоо тэр мэдрэмж эрүүл мэнд сайн багаар ажиллах тийм чадвар сургадаг, зохион байгуулах чадвар сургадаг. Ер нь үндэсний спорт их сайхан шүү. Мөн тэрээр сурагч багчуудад үндэсний өв сур харваагаан дэлгэрүүлж Монголын үндэсний харваачдын холбоотой хамтран төсөл хэрэгжүүлэх замаар аймгийнхан 6 суманд сургалт явуулж иж бүрэн ном сум бай хасаатай болгох зэрэг орон нутгийнхаа сурын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж явна. Дондог нэмийн цэцэг Монгол улсын мэргэн ардын хөвсгөлийн 79 жилийн он баяр наадмын төрөө Бүрээд сурын дархан мэргэн Монгол улсын онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврагч спорт хороо эрч клубын зөвлөх дасгалжуулагч Дорнод аймгийн Баян дунд сумын уугуул. Монгол улсын мэргэн цэцэг 2000 оны ихэнх үеэс зэвсэг түвшний алдар спорт хороонд үндэсний сурын багш дасгалжуулагчаар ажиллаж алдар цолтой олон харваачид аймаг улсын мэрэгчүүдийг төрүүлж байв. Харин идүүгээ 70 гаруй насыг зоогolсон ч Монгол улсын онцгой байдлын ерөнхий газрын харьяа биеийн тамир техник спортын аврагч спорт хороо эрч клубын үндэсний сурын зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж залуу харваачдыг бэлтгэн харуул тэмцээнүүдэд оролцсоор байна. Эрч клубын багийн эдэрхэн залуус цэцэг мэргэнээ хүндэтгэн алдар харваанд нь бэлтгэж байна. Энэ хавсаар хэрэгж. Дорнодтой хаалт ба.
Хүйтэрхий шиг байлаа. Сэрүүхэн баха. Гэтэ энтийг бол арай дулаахан баг. Эцэлийнх нь. Тий. Арай жоохон хэлсэн баг. Хэвээ харж байгаа шиг болоод яваа. Цэцэг мэрэгнийга алдар хороонд амжилттай оролцохыг хүсэн өрөөгөөд найз авах энэ өдөж өгөх ёслолыг хийгээд одоо ингээд цуглаа сууж байна. За мэрэгэн маань өнөөдөр бол бас нэлээд онч мэрэгэн сайн байлаа. Одоо энэ ирчээрээ алдар хороонд сайн ороод амжилтыг хүсье мэрэгнээсээ тий. Бид бүхнээ хамт олонныхын өмнөөс амжилтыг хүсье өрөө дөө. Баярлалаа. Багийн маань ихэнх нь одоо 35-аас доош насныхан байгаа. Тэгээд хүүхдүүд өг авахтаа их сайн, хэлснийг их дуулууртай хүлээж авдаг болохоор их урамштай бэ. Тэгээ энэ жилийн хувьд ихэд манай багаас Улсын баяр наадамд 2 спортын мастер төрсөн. Хаалтаар 1 дэд мастер. Тэгээ хүн чинь жоохон насаа хахад ирэхэд ч юм уу хүүхдүүдийн амжилтаар багийнхаа хүүхдүүдээр их бахархдаг болд юм байна. Тэгээ хааштай хүүхдүүд минь олон сайн гарах байх гэдэг тэтгэлтэй байдаг. Эрч клубын үндэсний сурын баг 2015 онд үүсгэн байгуулагдсан ч ердөө 3 жилийн дараа буюу 2018 онд улсын аварга баг болж чадсан юм. Энэ мэт амжилтуудыг гаргахад хашир туршлагатай мэргэний онооц эц өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн нь их юм. Мэргэн маань тэр аварга болох нөхцөлд бол маш их өндөр амжилтыг үзүүлсэн байгаа. Бидэрт үлгэрч үзүүлсэн байгаа. Ер нь хүн яаж сайн харах хэвтэй тийм ээ. Өөрийгөө яаж бэлдэх хэвтэй, ямар байдлаар одоо ингэж харвал тэрийг онж болдгийг гэдэг ийм хүний сэтгэл санааны байдал, тэр биеийн байдлаа авч явж байгаа байдлыг үлгэрлэн дуулаач яг биеэр үзүүлсэн хүн байгаа. За тэгээ бид нар одоо залуучууд бол их удаан олон өдөр харуулахаар бас ядарах ийм нөхцөлд бол мэргэн маань тэрүүнд ерөөсөө түүрсэн шинжүүгээр харуулж биднэрт бас маш их хурамыг өгчээсэн. Бид нар энэ хүнээсээ бас үлгэр дуурайлж үгүй мэргэн оноод ахт бид нар ондгүй яах вэ гэсэн ийм ирч хүчээр харамсны хүчинд бид нар өнөөдөр бол бас энэ амжилтанд хүрсэн гэж боддгийг. Эрч клуб нэгдсэн цагаасаа эхлээд их онцлог л доо. Оролдоон тэмцээний хувьд ч гэсэн бүх юмдаа манлайлж явдаг. Тэгээд эвнэгдэл коллективын хувьд ч гэсэн ер нь сайхан. Тэгээд энэ сайхан хүүхдүүдтэй энтэй насандаа хувь заяагаа холбож ингээд харуулж гадаа бахархал байдэ. Тэгээ хүн чинь ер нь урмын амт юм болохоор энэ хүүхдүүд надад их урам өгдөг болохоор дий зэрэгтэй л харуулж байгаа гэж боддгийн шүү дээ. Тэгээд хүүхдүүдийн итгэл даахыг л хичээндээ. Тэгээд сэрэмдлогоороо манай нутагт тавтай сайхан морилж ирж харвага сайхан хоёулаа тамд хөргөйдөл гэж бодож байна да. Арын хангай нутаг эдээ цагаагаар нэгэн талдартайг манай үзэгчид андахгүй. Уугуул нутагтан суудаг аймгийн дархан мэргэн цэрэн долгор халз харваанд эрүүлэн дуудсан улсын мэргэндэн нутгийн хан эдээ цагааг дээжлэн барихаар зэхэж байна. Тэрээр гэр бүлийн хүн аймгийн мэргэн Арайм Батэрдний хамт Баян Дун сумнан анх удаан ирээд байгаа юм. За Монгол Улсын мэргэн цэцэг мэргэнтэйгээ алдар харваа нэвтрүүлэгт оролцохоор урьдчилан бид нэр Ар хангаагаас Дорнтой аймгийн Баян Дун сумд ирлээ. Одоо мэргэн маань хүрэлцэж 6 дээрээ хүрэлцэж ирэх байгаа учраас манай нутгийн заншлаар өндөр настай ахмадуудаа тавгийн эдээ ингээ барьдаг уламжлалтынхаа дагуу эдээгээ битээр зүсэж байна. Нааша Дорнод нутг руу ер нь ирж энэ зарж үзээгүй шүү ер нь.
Оо за. Эндээ толгой дээр байна шүү ирж байгаа. Анхны Тий анхны. удаагийн явалт юм байна шүү дээ. За бол. За байгальнгаа бас сонин өөр гэсэн өрмөц үдтэй байгаа үстэй тийм ээ. Тогтцоо тал нутаг хангай нутгийн тааналтал өрмөц сонин харагдаж байгаа. Эндээ сайхан. За тэгээд за бэлэн боллоо. Одоо мэрэгнээ хүлээж авъя. За сайн явж ирвөө мэдээ. За. Натурал намжлага сайхан. Сайхан таны биетийнхээс оноо мэргих үү? Миний мэрэг ч мөнгө шүү. За мэрэгнээ сайхан. Цааш нэ бэ. Таан хөтөө гэдэг. За. За баярлалаа. За тийм мэрэгэн хангай нутгийн ингээ хангай нутгийн хүүхэд эдээ будаатайгаа ирж гад маш их баяртай байна. Одоо тэгээд нутгийн минь газар шалгаанд энэ сайхан манай Баяндан нутагт тавтай сайхан марлаарай. Сайн хараарай. Нэг ангийн найзууд минь сайхан муурайгаад наасрыгаанд архангай нутгийн охиныг тасах гэж хамт ирсэн. За настангууд за. За сайхан номерч байна уу? Сайн явж байна. Сайхан номерч байна уу? Сайхан номерч байна. За манай маастрын цэрэн далгаар маастрын гэрүүлийн хүн. Бас харваач аймгийн мэргэн. Гэрүүлээрээ мэргэн юм байна шүү дээ. Гэрүүлээрээ харваач. Та хоёрт одоо амжилт хүсье. За баярлалаа. Ятга хэлээр манай ангийн бас гадаад. Бурайдын буурал хөгшөд он цагийн гэрчүүд Баяндун нутагтаан ханайж байна. Өнөөгийн Дорнод аймгийн Баяндун, Баян уул, Дашвалбар, Цагаан овоо зэрэг сумдын бурайд монголчуудыг байгаль далайн зүүн урд нутаг агын тойргоос цаг үеийн бэрхшээлээс даажин нүүдэлж ирсэн гэх төвхтэй. Ардын хувьсгалын эхний жилүүдэд бурайдууд ном сумаан эрчимтэй сэргээж айл үрийн гадна харвуул наадам болох нь хэвийн үзэгдэл байлаа гэж энэ нутгийн Ахмад малчин Баатар цогт хуучилж байлаа. Энэ манай хүү. Сайн байна. Сайн байна. Манай сэсэгчин угаансаа жоохноосоо их сэргэлэн саваа гүйж хараадаг. Үеийн нөхдөөгөө тоглож наадахад заавал тэднийгээ ялахыг хүсдэг тийм сэргэлэн хүүхэд байсан. Тэгээд бид нар чинь 58 онд Баяндан сумын бага сургуульд орсон. Ер нь өөрийн явъя гэсэн юмд шармаалтай мэрэж явдаг тийм бас зорилготой хүүхэд байсан. Тэгээд тэр шиглэлээрээ одоо явсаар байгаа цэцэг маань өнөөдөр сум орныхаа нэр алдрыг гаргасан. Одоо ийм улсын мэргэн гэдэг савтай ийм хүн болжээ. Тэгэхээр бид нэр өнөөдөр сэсгээрээ бахархаж байна. Ангийнх нь, нутгийнх нь, Баяндунчууд бүгдээрээ одоо сэсгээрээ бахархадаг. Тэгээд одоо сэсгийн ингээд энэ спорт орхилгүйгээр ингээд одоо хүртэл 70 хүртэл ингээд явж байгаад нь бахархаж байна. Бурайд хийцсийн ном болон бурайд сурын зурхай байны талаар их өвийг өвлөн тэгчдтэй хөөрөлдсөн билээ. Тухайлбал бурайд ном нь эртнээс ан авд хөнгөн авсаархан байхаар богино гिचэр нарийн илэгтэйгээр хийгдсээр иржээ. Бурайд номны тухай одоо ярихгүй дурдахгүй байж болохгүй. Бурайд номны хэлбэр хийц одоо юундаа байна. Энэ онцлогийн талаар та нэг. Бурайд ном бол харваа нөөр, зайн нөөр, 39 хоёр зайнаас харагдаг. Тийм болохоор ойроос харагдаг болохоор заавал том хүчтэй ном хэрэг байдаггүй. Зөөлхөн хөрнө хөнгөн тийм номоор харагдаг. Манай бурайд бол спортын хэрэглэл талаас бол зохицуулж хийдэг юм байна. Одоо энэ нэг нь халах ном, нэг нь одоо бурайд ном байж байгаа шүү дээ. Энэ хоёрын зай одоо хэмжээ богино байгаагийн учир юу юундаа байна та? Энэ хоёрын бол яг ингээд үзэхэд бол гişрийн элэгний хэмжээ бол ойролцоо байгаа. Тийм байна. Тий, элэг бол ойролцоо. Онцлог нь халах ном бол гişрийн уртаа дээр үед бол 22 см гişртэй гэдэг байсан. Бурайд ном бол
гişрэн богинохон. Гичэр гэж одоо яг энэ Гişэр гэдэг маань одоо энэ илгнээс ийшээ гарсан хэмжээг гişэр гэнэ. Энийг л илэг гэнэ. Тэгээ гişрэн богинохон буряд нам бол гişрэн богинохон ийм онцлогтой. за зэрэгцүүлээд харах нэ буряд ном маань арай багавдар жижиг харагдаж байгаа. Гэтэл сум нь одоо болцсон хүнд байдаг. Арай том байдаг хаалга. Энэ бол номондоо тааруулж сумаа хийн. За Буряд сум халах сум хоёрын ялгаа бол буряд сум бол энэ мөг байна. Одоо өвтгөр гэдгийг халахаар бол бурядаар бол мөг гэдэг байхгүй. Энэ мөг нь энэтэйгээ уусаад бүр энэ хүртрээ очдөг байхгүй юу. Буряд сумыг бол дээр юу өгдөл эрх хөвцөлдөггүй ингэж шимхэж татдаг байсан. оо за Шимх. Одоо нэг ясандаа энэ 3 хуруугаараа ингэж шимх гэж буряд өгдөл ярьдаг байсан. Буряд номыг бол эхлээд яах юм эхлээд ингэж босгож тэгж харав гэж заадаг байсан байхгүй юу. хөндлөн гэж бариад Эхлээд хөндлөн бариад ингэж татаад ингээд босгоо гэж. Ингэж анхаад одоо эрх хөвчилж байгаа юу? Одоо эрх хөвчилж байгаа. За манай Баян дунсан бол одоо дээр үеэс улсанд ирсэн сорой харвааг хөгжүүлэхин тулд одоо дээр үеийн настай шөнө сорой харвааг сайн харуулж манай Баян дунсаас улсын эмрэнгөө төрсөн ялангуяа манай 1963 оны отго харваанд манай Лэгдэнгийн лувсан гэж хүн спортын мастер бол Дорнот аймгийн хамгийн анхны мастер болж байсан түүхтэй. Тэгээд одоо Сэвэний хурж ав гэж байна Монгол улсын мэрэгэн Монгол улсын дархан буряд зүрийн дархан мэрэгэн Монгол улсын мэрэгэн Дондон нэмийн сэсэ гэж байна. Манай Баян дунгаас төрөн гарсан харваачид алуун байна. Баян дун сумын одоо сурын талбайд зурхайг хараад бас гайхчихлаа. Энэ 5 зурхайн 2 нь яагаад юм урт хийгдсэн юм бол гээд. За энийг одоо та манай үзэгчдэд одоо сайхан танилцуулж хэлнэ дээ. За цааталт харагдаж байгаа нь богино харагдаж байгаа зурхаанууд бол үндэсний сарын харвааны зурхай. 1 2 3 5 зурхай байна тийм ээ. Зурхай тий. Энэ хоёр урт хоёр зурхай нь болохдоо буряд царын харуудаг зурхай. Буряд царын зурхай маань урт нь 4 м, сурыгаа голд нь 2 м үрж тавиад оноо нь болохдоо энэ сураа оноо дийшээ 2 м-ээр давж гарсан тохиолдолд оноо тооцдог байгаа юм. Энэ цагаан одоо талбайг ийшээгээ тэр ласти тэр буюу сур маань гарч сур маань ийшээ энэ 2 м-ийн талбайгаа давж гарч иж оноо тооцдог. Тийм учраас урт хийгддэг юм байна. Тийм учраас урт хийгддэг. 30 м-ээс харахтай 10 суран дээр харуул энэ 45 м-ээс энэ 20 суран дээр харуудаг байхгүй юу? Ингээд 30 м-ээс ингээ хоёр талаас нь 5 сурыг бас бай нарийсаа. Ингээ бай нарийсаад ирнэ. Тэгээ мөн ялгаагүй эндээс мөн ялгаагүй ийшээ давж иж байгаа. Ластын онсон тохиолдолд ластын маань тийшээ бас давж гарч иж оноо тоос. Энэ ластын учир нь болохдоо голч мөргөн болох зорилготой нэгд хоёртод оноо тэнцсэн тохиолдолд энэ ластын олон онсон оноо харваач маань төрүүлнэ. Харин багийн харваан дээр болоход ластын онох юм бол 2 оноо тоосоод явдаг. Буряд сурын дархан мэргэн Буряд сурын олон улсын хэмжээний мастрыг хөрш Орос улсад очиж одоо хамгаалж авсан Буряд сурын одоо энэ цаг үеийн зүтгэлтэн сурын алтан шар зурхайгаа та бүхэн танилцууллаа. Алдар харваа нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай нэвтрүүлэгтээ таширлаж Монгол улсын мэрэгэн Дондон нэмийн цэцэгт хүндэтгэл үзүүлэх Буряд сур болон үндэсний сурын отог харваа зохиогдсон юм. Нөмөр дулаан хангай нутгийн харваач энэ удаад тал хээрийн жихүүн салхинд хэрхэн харавах арга ухаанаа олж эхэлж байлаа. Монгол орныхоо нэг хангай бүс Харангай нутгаас эх орны зүүн хязгаар Дорнот нутагт хүрэлцэн ирсэн байна. Тэгээ энэ дээрээ нэлээд хэдэн үзэм сум тавьсан бах. Одоо хараа цэц ямар хуу байна? Цагуур бас ямар хуу байх шиг байна. За өнөөдөр цэцэг мэрэгнийхээ нутаг Дорнот аймгийн Баян дун сумд ирээд Баян дун сумын одоо үндсэн сүрийн холбооны отго харваанд бас сум тавьж байна. За цаг агаараа хувьд тал газар учраас салхи их хүчтэй салхитай сэрүүхэн өцтөр зас орж исэн гэсэн өнөөдөр бол одоо бас зас гайгүй хүүтэн байна. Хүүтэн байгаа учраас үндсний ном маань маш их сэргэж одоо миний сумнуудын одоо
хөнгөдөж салхинд их хийсэж байгаа учраас би одоо бүр хараа амлтраад сумныхаа мэдрүүлэг харааг одоо хойш нь татаж богиносгож сум тавьж байна. Ер нь их энэ алтан зурхаа дээр бас сайхан сум тэгшгэн очиж байна. Харааны хувьд одоо хэр байна гэлээ? Дээгүр доогуур гэдэг нь. Миний сум ном хоёр ер нь хөөлт чангарч байж байгаа учраас миний хараа бол одоо ерөөсө гарнаасаа мултарж байна гэсэн үг дээшээ. Тийм учраас юугаа датлаа богиносгож хараагаа оруулж ирж байна л гэсэн тийм. Ер нь тэгэл цаг өөрийн биеийн тавдах гэл бүх юм шалтгааллах юм аа тий. Тийм ээ. Хэдийгээр манай хангаан нутагт их хүйтэн застай байдаг боловч энэ тал газрын салхи гэдэг чих үүрмэц байдаг юм байна. Тийм. Бид нар бас тийм нөмөр нөөлөг уулынхаа нөмөр нөөлөг газар бас их сум тавьж яадаг. Ийм хүйтэн болсон хойно бас нэг төдийлөн харавдаггүй учраас одоо энэ удаагийн явгаар бол бас нэлээдгүй цаг агаарын хувьд бол бас хүйтэрсэн хойно сум тавьж байна. Маргаашийн цаг агаар бас их юм шийдэх нь дээ тийм ээ. Тий. Цаг агаар бас сайхан байгаасай. Цаг агаар сайхан байгаасай. Салхи багтай, жавар багтай байвал салхиус хайцсангүй гайг үлдээ тий. За тэгээд маргаашийн одоо халд сарвуулд амжилт хүсье танд. За баярлалаа. За оноо мэрэгэн байх болтугай. Цагдаагийн байгууллагад нэг насцаан зориулж, цаг наргүй их албаныхаа хажуугаар үндэсний сур харваатай нөхөрлсөн нь гэр бүлэрийн харваач болох эхлэл байжээ. Эрхэм хушууч аймгийн дархан мэргэн цэрэн долгорын хань мөн л аймгийн мэргэн золтон бөгөөд 10 гаруй жил сумыг нь зөөснөөр харваач болсон гэдэг. 98 оноос анх манай гэр бүлийн хүн анх сурын харваанд орж би нэг 10 жил дагаж сумын зөөсөн болоо гэж боддгийг. Тэгж байгаа сүлдээ гэр бүлэрээ харваанд орж та манай нэг 2 банд харавдаг байж байгаа. Одоо сүлдээ оюутан болоод тэгээ оюутан болоо хотроо орж тэгээд ном сумаар өгч юм да. Охин маань харавдаг бас нэг сумын мэргэн би бас өөр аймгийн мэргэн болсон аныхаа энэ харваанд хамт оролцож. Манай хань ч одоо Хатихан замцдагоор хагас бүтэн сайтар нэг ажил багтаа бол бэлтгэлээ хийдэг. Тэгээ тагдагийн байгууллагаас өдөр шөнөгүй ажилтай тийм хүн байсан. Тэгээ тэрний хадгалцлагаар ингэж яад ажиллаа хийж энэ сумаа хөгжүүлж ном сумдаа өөрөө сонирхолтой. За ингэ сайхан энэ алдар харваанд оролцож байгаа хоёр харваачтай эрүүл газараа сайн сайхан оноо мэргэн хараа нууц байгаа бол тугай. Тэгээ бэлтгэл одоо хэн сайн бэлтгэл хийсэн одоо тэгэл бивийг ааж хавтаа гэж бодож байгаа. Бэлтгэл сурвал сайн хийчихсэн да. Цэцэг мэрэг нэг ажил сайн тань бас багад манай дэвдөөний багш нь жохоо ээж нь жохоо хүн явдаг шүү дээ. Ийхүү Дорнод аймгийн Баяндун хэмээх нэрийг төрийн их баяр наадмын сурын алтан зурхайд тоолшгүй ихээр дуурсгасан домогт буурал харваач алдар харваа бол өөрөөрн үлгэрлэх үүрэг юм хэмээн уугуул нутагтан ирсэн. Эртний Монгол хатан харваачдын ухаан зөргийг санагдуулам энэ буурал 70 нас хол гарсан ч хатуу ширүүн цаг агаарыг ис ажиран харван наадахаар зогсоон омөргшилтэй. Баяндун сумаас төрөн гарсан анхны улсын мэргэн бол цэцэг мэргэн байгаа. Тэгэхээр биднэрийнхээ одоо бараг багш нь гэж хэлж болно. Ном сумтай анх нөхөрлүүлж исэн ийм ингэж харавдаг, ийм тэмцээн оролдоонууд болдог гэдэг утгаар нь биднэрт бол маш их зөвлөгөө өгдөг. Хотод ингээд тэмцээнд очиход одоо ингэж харавдаг гэж анх очиж байгаа хүмүүст бол маш их дэм тус болдог ийм мундаг мэргэн гэж бодож явдаг. Миний аав яг энэ нутгийн хүн энэ нутгаас их орны тэр чөлөөлөх дайнд оролцож явсан тийм хүн байгаа. Тухайн үед тэр 5 дахь дивиз гээд цэргээс халагдаад номын багш хийжсэн. Тэгээ аав минь залуу байхдаа нутагтаа ирээд сур харуулж исэн гэдэг намайг жоохон байхад би намайг том болсноос хойш хараагүй. Тэгтээ би аавынхаа нас барснаас хойш 30 настайгаасаа энэ сур харуулж
эхэлсэн. Намайг харуулж эхэлснээс хойш нутгийн борлоод аавчин залуу байхдаа харуулж исэн юм аа л гэсэн. Тэгтээ би өр хүүхдтэй аль болох энэ сайхан спортыг, энэ өв соёлыг үлдээх юмсан гэдэг сэтгэлээр хүүхдүүдэд сургадаг л да. Тэгтээ миний 4 хүүхэд дөрвөлээ харуулдаг. Баку отхонко оюун гэрэл маань өнөөдөр натаас өгөнхэд Сурынхаа зөвлөгнөгөн дөвжин дээр харваад цэцэг мэрэгнээс ороод явж байгаа. Тэгээ нутгийнхаа ер нь залуу харваачдад одоо өөрийн биеэр ирсэн үедээ ч юм уу энэ тэнд аймаг орон нутагт уулзахдаа зөвхөн сурал ярьдаг. Одоо манай сумынхан хөгжиж гин үү? Манай сумынхан хэр олон харваачтай болж гин. Ёстой сайхан байна гэж биднийг ч маш их уран дулаанаар хүлээж авдагт нь бид нэр бол маш их баярлж авдаг. За цэцэг эгч маань одоо энэ жил бол нас өдөр 70 гараад явж байгаа. Монголын сурын зурхаа дээр ер нь бол цөөхөн хэдэн настайчууд маань харуулж байгаа. Тэдний маань нэг бидний хувьд бол маш их бахархалтай, хүндэтгэлтэй хүн шүү дээ. Энэ настай болсон болохоор ч тэр юм уу их энэ намайг аль болохоор л сайхан харуулчих юмсан, сайн харуулчих юмсан юм хүмүүн сайхан тохируулаад их шиг мэрэгнийг нэг өнгөтэй харвааг нь явуулчих юмсан гэдэг сэтгэлээр хандж байгаа нутгийнхаа харваачд их баярлж байна. Тэгэхээр цэцэгчтэй цаашдынх нь сурын харваанд нь маш хүндэр амжилт хүсье өрөө. Та минь уртудаа насалж бидэндээ зааж зөвлөж тийм үлгэр дуурайл болж явахын өрөөлийг нутгийнх нь харваачдын зүгээс өргөж байна. Алдар харваа нэвтрүүлгийн энэ удаагийн халз харвал Агварээдийн нутаг алдар суутай олон харваачдын баримтаг болсон Баяндун сумнаан эхлэх гэж байна. За нэвтрүүлгийн маань нэгэн сонирхолтой мөч харваачдынхаа цэцгийг дэнслэх энэ цагдор бид харваачдыгаа урин залах гэж байна. За халз харвааны оролцогч Монгол Улсын мэргэн Бурайд сурын дархан мэргэн Монголын үндэсний сурын сүүлийн 40 гаруй жилийн одоо амьд түүх болсон буурал харваач Монгол Улсын онцгой байдлын ерөнхий газрын аврагч спортороо Ирчгүлүгпийн харваач Доронтой аймгийн Баяндун сумын угуул Дондог нэмийн цэцэг таныг алтан шар зурхаад тэтнөрье. За цэцэг мэрэгний эрүүлэнд дуудсан харваач бол Монгол Улсын спортын дэд мастер аймгийн дархан мэргэн Цэрэн Долгор юм аа. Цэрэн Долгор маань Архангай аймгийн Хангай мэргэд клубын харваач мөн цагдаагийн ерөнхий газрын хүч спорт хорооны тамирчин юм аа. За таныг зурхаат нь урин залж байна. За эрхэм мэргэн харваачдын маань оноон цэц мэргэн байх болтугай. Эрхэм үзэгч та бидэнтэй хамт байна. За халз харваа маань хэдхэн мөчийн дараа эхлэх гэж байна. Намрын адаг сард болж байгаа энэ удаагийн халз харвааг аймгийн мэргэн Бурайд сурын аймгийн мэргэн спортын мастер Дугур сүрэн шүүн дэнсэлж самбар оноо хөтлөнө. За ингээд халз харваанда анхаарлаа хандуулъя. За тэгэхээр үндэсний сурын харвааны уламжил ёсоор мэрэгчүүлээс харваа эхэлнэ. Ийм учраас цэцэг мэрэгний эхний сум халз харвааг эхлүүлэх гэж байна. Мэрэгэн маань ном сум маань нийлүүлсэнийг зарлж байна. За нийллэгийг цэцэг мэрэгний хөө оюун гэрэл үлдэж байна. За мэрэгчүүлийн маань харваачдын маань оноо мэрэгэн байгээ. За сайхан хөвшөөлгсөн. Өнөөдөр бол одоо бас нэлийн хөтөн. Мэрэгчүүлийн за байгаа сайхан онож эхэллээ. Нэлийн сайхан тулгуй сум очиж байгаа. За цэцэг мэрэг маань өнөөдөр 70 гарсан хэдий ч одоо үндэсний сурынхаа алтан шар зурхаад яг л одоо харавдгаараа харваал явж байгаас цөөхөн ахмад харваачд мэрэгчүүдийн нэгэ. Олон жил үлгэрлэн дагуулж байгаа. Одоо ер нь эмэгтэйчүүд ингээл хүүтэн нойтонд одоо сая ингээл хэлж байгаа зарим харваачд сая Бурайд харваа боллоо. Бурайд харваан дээр бол маш хүүтэн бүр цасан шамрахтай хүүтэн өдөр боллоо.
тэр өдөртөө цэцэг ихч бүр яагчгүй хараад багт чинь ёстой яагач болиё гэж чадсангүй дуусглаа гэдэл бас ярьж байна л да. Баян донгийн харваач баярмаа гэд. Мастер. Задуу харваач тий. Тий. За. За хоёулаа байгаа сайхан онож эхэллээ. Цэрэн долгор мастерын сум бас сайхан толгой цээж. Одоо ер нь хасаанда тулж буусан сумыг бид нар цээжинд буулаа гэж яриад байгаа. За цэцэг мэрэгний 2 дахь сумыг харцгаая. Харваан дээр ингээд харвахын өмнөх бүх байдал, бүх одоо нягтны ба байдал юу хийж байгаагаа товч нөгөө тодорхой мэдсэн тэрийгээ бүр нэг одоо жижигхэн алдаа гаргахгүйгээр үлдэн гэдэг бол хайрын сум нэлээд чангалтай тийм. Одоо бол ер нь харваачд маань энэ босоод ирээд эхний сумнууд тавиад эхлэх сүүл рүүгээ сум ном сэрэгдэг шүү дээ. Одоо бол ер нь 3 дахь 4 дахь сум руу дарж л таарах болоо даа л гэж бодож байна. Нэлээд сэрэн болоод. За манай цэрэн долгор мастер маань энэ удаад мэрэгний хишиг хүртэх хэсэг. За хасгуулсан газаргүй очиж онж байгаа сум байна. За одоогийн байдлаар Өрсөр мастрын тэмдэглэж байгаагаар за цэрэн долгор эхний 2 сумыг оноод цэцэг мэрэгэн сая 2 дахь сумаа давуулсан байдалтай хаалц харваа өрнөж байна да. За манай алдар харваа 8 сум тавьж 2 усанд 8 сум тавьж одоо дундаа завсралдаг байгаа ихний 4 сумаар. За цэцэг мэрэгэн 3 дахь сум түрүү 2 дахь сумыг жаахан хөдөлгөөнтэй гаргасан нэлээд чартаж чангалж тавьсан сум давцсан. Одоо ашир мэрэгэн юу болцох вэ? Байранд нь тавиад сайхан байгаа нөхөө. Жижигхэн хазгаа зүүн талаар уул нөгөө одоо үндэсний сурын харвааны дөрмөнд байгаа байн дээр бол сая онохоор тийм хэмжээнд сум гарлаа. Бай маань 2 дахин багассан ийм байн дээр харуулж байгаа гэдгийг бид алдар харваан дээр үзэгчдэд хэлж байгаа. За мөн яг цэцэг мэрэгний явсан талаар алдсан газраар нь ижил алдаа хийж байна. Цэрэн долгор бол сая жоохон яаруу сум тавилаад түрүү нэлээд нягт хараалж байсан. Сая жоохон яарсан сум гаргачлаа. За мэрэгэн 4 дахь сум. Энэ удаагийн босооны одоо хамгийн сүүлийн сумнуудаа тавих нэ. За маш сайхан зоосон да нямбаач байна. Онсон баха. За тэр ямар гоё оноо. Улааны хамгийн одоо гурвалжилж тавьсан улаан байны хамгийн дээдлийн нэг улаан байг шууд буулгаж авлаа. За сайхан оноо уцарлаа. Онсноор ингээд энэ удаагийн босоонд 2 онцлоо. За эхний босоонд 2 онлоо. Цэрэн долгор одоогор 2 онцсон байгаа. За яарамгүй сая мэрэгнээс одоо туршлага авч урдаас нь хараа зогсож байгаа хэрэг. За сайхан сум гаргалаа. Яа бас жаахан сур хад болоод өнгөрөв. Бараг л одоо цогшохвол зүүн талаар нь явчлаа. Сурын зайгуул гэж хэлдэг юм ба энд. За эхний усанд 4 сумнаас 2 онлоо. Тэгэхээр нөгөө оноогүй 2 сумны одоо алдаа модыг та юу гэж харж байна? 2 дахь сум дээр жоохон цагаараа гад ном араа сэргсэн байна. Тэгээд нэг хасах гэснээ бас очих вэ гэж бодоод яг хөвөр явуулсан ч тавчиж. 3 дахь сумаа би өөрөө жоохон бараан захт нь барьсан юм. Яг миний барьсан замаар л явчлаа. 4 дахь дээр бол сайхан онлоо шүү. Хэвээ нөгөө улааныг нь авлаа. Харин тэр бараан захт нь байснаа аяг олоолж барьсан байхгүй яа. За одоо 2 дахь босооны сүүлийн 4 сумаа тавина. Тэгээ 4 сумн дээр та юу бодож харахаар байна? За зөвл техник өөрөнгө бодол санаагаа төвлөрүүлээд зөвл харах хичээнтэй. Гол нь өөрөө юу бодлоо төвлөрүүлэх нь чухал ах. За ингээд өнөөдөр бас 70 гарч яваа ийм сайхан буурал харваач. Намрын адаг сарын энэ сэнгэнсэн сэрүүн
хүйтэн өдөр сайхан харваж байна. Танд амжилт хүсье одоо 4 суманд. Баярлалаа. За эхний 2 сумч сайхан очлоо. 3 4-р сум бараг сурын цаг гаргачих юм. Засал хийж 4-р сум дээр засал хийж болсонгүй юу? За ер нь тэгээд энэ сайхан мэрэгчлэлтэй харахтай чинь бас сүрддэг юм биш тий. Өөрийгөө хичнээн одоо ингээд тайвшруулж төвлөрж байгаа ч гэсэн нэг л жоохон тийм сүрдэж ялаа нэ. Тэгээд сүүлийн 2 сум дээр жоохон салхиа жоохон мэдэрсэнгүү дээ. Тэгсэн тий. Яг сүүлийн сум дээр баруун талаас одоо энэ гэрийн утаг хардаа. Тийм байна. Баруун хараа. Нилээн ширүүн болсон шүү. Бас нилээ салхилаад тэгээд гаргачлаа. 4 сумаа сайхан бүрэн тавиарай. За амжилт. За алдар харваа нэвтрүүлгийн маань хаалт харваа 8 сумаар буюу 1 өргөөр сэтсорж байгаа. 2 дахь босон дээр сүв эргэж хойд талаас харав. За түрүү 2 удаа за тэр нилээн сэргсэн байдалтаас нуун болвол одоо ер нь л сэргээд л байна да. За мэрэгний сумд. Одоо яг салхи бол баруун хойноос буюу харж байгаа зүгээс салхиж байгаа. За мэрэгний сум нэлээд дутаа. Цэрэн долгорыг дагуулчихаар мэрэгэн ном ингэж сэргэж байгаа болов уу гэж хаширлаж дарсан болов. Нэлээд дутуу сум гарлаа. За гол бол хоёулангийнхан сайхан очсон. За байгаа сайхан лөө. Онож за ингээд самбар дээр сууж байгаа харваач шүүгчд бол ингээд онооны хувхаа хийгээд ойр орчинд байгаа хүмүүст за саяын харваач онлоо гэдгийг бас түгээж таны оноог тэмдэглэлээ гэдгээ самбар дээр тэмдэглэлээ гэдгээ хийж хэлж байгаа хэлбэр. За мэрэгэн нэлээд алдаатай сум гаргалаа. Алдаж буудаа ер нь л чангадаа л байна. Нумдаа жаахан түүртэх маягтай харваад байгаа аргагүй. Бас гараас авчлаа урд гараа. Тулсан гарыг одоо яг сум мултрахын даваан дээр урд гарыг ингэж хүчин дүүлсэн одоо нумандаа дийлцсэн тийм хөдөлгөөн хийхдээ сумны чиг бол эрс өөрчлөлт орж байгааг харж байгаа бах тийм. Зочд маань. За шийдвэрлэх сум одоо дугур зүрх мастер 3 дахь сум. 3 дахь сум явж байна уу? Цэрэн долгор мастерт бол 1 сум үлдсэн байна. Цэрэн долгор мастераас эхэлсэн учраас цэцэг мэргэнд буцаж барьж авах боломж нь. За тэр захаар зүүн талаар салхины эсрэг талаар л гаргаад байна. Салхин талдаа бариад салхи дагуулж алдчихвэл бас харваачд ер нь багш тасгалжуулагч нар салхи дагуулж алдлаа гэж харваачтай ихсэн юм хэлдэг. Тэгээ хашир хүмүүс бол ер нь салхины эсрэг талдаа л за мастрын 4 дахь сум. За энэ хөө цэрэн долгор мастер саяын босонд 1 онож эхний босонд 2 онож 3 оноогоор өргөн өндөрлөж байна. Цэцэг мэрэгэн маань эхний 2 оноотой байж байгаа. За одоо мэрэгэн он бол товх гарах өндөр магадaltaй байна да. За мэрэгний энэ харваа асуудлыг шийдэн дээ. За ийхүү удаа алдар харваа нэвтрүүлэгт анх удаа товх гарахаар болж явах шиг байна. Тэглээ. За ингээд товх харваа үзэгчдэндээ төлөвлөх агшин ирлээ дээ. Товх харваа гэдэг маань харваач оноод байгаа онсноор 1 м ухраад 1 м ухраад явна. А харвааны товх байг гэдэг маань 16 хасааг домбоор өрөөд 2 гिचэртэй тавихыг хэлэндээ. За ингээд товх харвааны бай ямар байдгийг үзэгчдэндээ төлөвлөе да. За одоо товхны бай маань яаж өөрчлөгдөх вүлээ? За харваачд маань мэдж байгаа. Одоо ерөнхийдөө ингээд ханагаа нураагаад дундалтаа улаан домбтой, хоёр талдаа 2 домбтой.
Тэгээд хамгийн захтаа 3 гिचэртэйгээр ингээд 16 сум 16 сур өрнө. За хасааны тоо хэдээр хасагдчихв яг Хасаа 14 ширхэг хасагдлаа. Одоо энэ тов харвааны энэ бай бол үндсэн бай. Үндэсний сурын харваанд ч одоо оноо тэнцсэн харваачид энхүү энэ тохон дээр энэ тох суран дээр цэцэлж цэцбэргээ сордог. За одоо бол энэ байн дээрээ өөрсдийнхээ зогсоол дээрээсээ харвна. Онсон нь 1 м ухраад дахиж ухраал явсаа хаана хин алдах нь тэгэл хин нь авах нь гэдгийг одоо энэ харвачд маань үзүүлнэ дээ. За ингээд тов харахад бол зайлшгүй нийлнэ. Товхыг мэрэгнээс эхэлж харвна. Зээ сураарай. За товхны сумнууд улмал одоо нарийсан байн дээр маш их цэц орж ирдгийн харвачд бай нарийс тусам харвачийн анхаарал улам одоо төвлөр нь улам их систем шиг байна. Тэгээд цэц улам л одоо их болдог гэж ярьдаг. За мэрэгэн маань ерөнхийдөө л нэлээд номдуулах маягтай хүүтэн байна, аргагүй хүүтэн байна. Номдуулна гэдэг маань одоо ер нь ном сэрүүнд одоо хатуураад. За зэрэн долгор мастрын сум асуудлыг шийднэ. За Батард нь нөхөр нь нийлж өгж байна. Аймгийн мэрэгэн. За нэлээд л хүчтэй салхитай. Одоо ер нь баруун тал руу нэлээд гаргаж барих хэмжээнд л барихаар. За байгаа сайхан онож. Энэ хүү харвал наадмынхаа хал царвааныхаа товхыг авлаа. Товхыг авдаг өргөцсөн. За мэрэгнийхээ авшгийг хүртлээ. Өнөө уртдаа масалж дүүдээ дандаа буянг чи хайрлж ивэж байгаарэ. Сайхан байна. Мэд өшөө их улам их хамжилтаараа яваарай. За баярлалаа. За ээдтэй мөж хүүтэнд нэлээд тэсвэр төвчээр шаардсан сайхан харваа боллоо. За мэрэгэн минь даарв уу? Дажгүй юу? Дажгүй. Сайхан аа. Дараагүй. За зэрэн долгорын маань сэтгэгдэл. За их өндөр байна. Энэ сайхан дорны талдаа ирээд Баяндун сум энэ олон мэрэгчүүдийнхаа авшигаас хүртэж байгаад үнэхээр баярлаж байна. Та бүхэн 100 насар 6-аа таягдлаараа алтан зурхаа нь үн мөнхөд ивэх болдгоо. Хураа ерөө зурх сайхан оршгэ. За тэгээд тэр болгон бас тохиогоод байдаггүй тов харваануудад болж бас бид бүхэн шимтэн үзлээ. Тэгээд товхыг толилуулсан танд асар их гэлайлаа. Тэр сум дээр одоо тов харвааны сумаа та гаргахтаа бас амархуу байдлаар гаргав. Ер нь алдах маягтай. Тий, жоохон салхихтэй байсан болохоор нь за нэг салхи тааргуулдаг юм шиг өөрөө жоохон удаан барай тэрэндээ төөртэй л хаа хамаагүй харавчих шиг боллоо. Араас нь ой нотлоо олчлаа гэсэн үү таасаа. За харуул наадам сайхан боллоо. Үзэгч төмнөө ингэж сайхан цэнгүүлсэн та хоёртоо гэлалаа. За баярлалаа. За эзэн үзэгчтэй бид алдар харваа нэвтрүүлгийн өндөрлөх мөчтөр ирээд байна. Энд Баяндун сумын нутгийнхэн сайхан онцлогийг үзүүлсэн Адун жулун хэмээх газар байдаг юм байна. Энэ Адун жулун хэмээх газарт 1200 жилийн түүхтэй Буратсан олны нутаг усаа санагалзан дуулсан Заян наваа ардын дунд зориулсан ийм сайхан дурсгалт мөнгөчүүлсэн хөшөө байна. За тийм байна. Үнэхээр адуу шиг чулуудтай үрмэц сонин тогтцтой энэ газар хоёр харваач маань нутагаадан одоо зорих гэж байгаа. За ингээд өнөөдрийн хал царваанд маань зориулж Баяндун сумын үндэсний сур харваачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Хатан зоригт манай харваачдад хүндэтгэл үзүүлнэ. За ингээд манай суманд ирж алдар харваа зохион байгуулсан хоёр харваачтай цаашлах нь спортод улам их хандж төсөө. За ингээд манай сурын холбооноос нөгөө хоёр харваачтай Бурайд сурын 3 хурш дурсгая. За хаад удаан жаргаар тий. Баярлалаа. Хурш одоо Бурайд сурын сум гэсэн үг юм. Баярлалаа.
Хураа. За ингээд хөргөн их Монгол орны минь огтход ёсон гэдэг арбан баялаг юм аа. Манай цэцэг мэргэн одоо суугуул нутгаан зорих гэж байгаа Сэрэн Долгор мастер аймгийн мэргэндээ бас хүндэтгэл үзүүлэх гэж байна тийм ээ. За. Оренко сэтгэлийн бэлгийг. За, өвгдээсээс уламжилж ирсэн эрхийн мэргэн харваач энэ өв соёлыг төвийн дэлгэрүүлж яваа. Сэрэн Долгортоо өөрийнх нь эрч хүч авьяас бэлэг оюун ухааныг нь ертөнцийн дөрвөн хүчний зүйрлэн бэлэгшээж өөрийн гарын бэлгээ галтуулж явна. Монгол түмэн минь дуу хоорын орон юм болохоор Монгол аюулгүй морин хоорныхаа гişгэнд амжилт бүтээл ариунтай олон их аз жаргалтай сайн сайхан яваарай гэж бэлэгдэн өрөөе да. Ерөн хацсахаа. За. Манай Дарамт нутаг сайхан нутаг. Дарамт нутгийнхаа өмнө хэсэг халахгүй сум гэж манад би халахгүй сумынхаа газар шимийн дээж болон эдэнийхээ дээжиг мөргөн барья да. За алдар харваа нэвтрүүлгийнхээ халз харваанд өрсөлдсөн хоёр харваачтай бас бидний зүгээс хүндэтгэл үзүүлдэг. Ингээд Мөнгөн самнаа компанийн нэрийн бүтээгдэхүүнийг гардуулъя. За Мөнгөн самнаа компани энэ тагш энэ аягыг бас Сэрэн Долгортой барья. Тагш дүүрэн сайхан эдийн ундаатай айл гэрт нь айлчин дүүрэн аз жаргалтай байгаарай. Мөнгөн самнаа компанийнхаа энэ сайхан нэрийн бүтээгдэхүүнийг өөдөө харсан савыг цэцгүү мэргэндээ бас мөн барья. Баярлалаа. Уул үйлсийн завсраар наран цухааж өнөөрт хөндөд одоо цасан бударсан энэ сайхан өдөр алдар харваа нэвтрүүлгийн энэ дугаар отголж байна. Эрхийн мэргэн харваачдын маань номон хүчтэй суман мэргэн уухайн цэд байх болтугай. Хүрээ!